8-р бүлэг. Jefferson Hope-ийн яриа. Баригдсан хүн биднийг онц үзэн ядсандаа болж, догшноор эсэргүүцсэн биш бололтой. Хоп нэгэнд тэнгэл тамир нь барагдсанаа мэдээд, найрсгаар инээмсэглэн бидний хэн нэгэн зодооны дундуур гимтээгүй байгаа гэв. Тэр хооломс руу хандаж, "Та одоо намайг цагдаагийн газрын анги дээр аваач мэддэ. Миний тэрэг үүдэнд байгаа. Харин миний хөлийн уяаг тайлж орхивол би өөрөө буугаад очих байна. Намайг өргөж явах нь та нарт төдийл амаргүй гэв." Энэ санш нь арай дэндүү зүрхтэй юм гэж бодсон Грегсон, Лестерд хоёр бие харлаа. Гэтэл хооломс баригдагчийн хөлийг холбож хүлсэн агчуурыг тайлж орхилоо. Нөгөө хүн босож алхаж үзлээ. Би ийм чирэг биетэй хүнийг ховор үзсэн. Түүний наранд ганцсан хар бор царай нь баатар зэрэг шийдэмгий байдлыг нь тодруулна. Цагдан сэргийлэх газрын даргын орон тоо сул байвал таныг суулгах нь зүйтэй юм гэж баригдсан хүн манай найзыг багтан гайхах байртай харж, "Та намайг мөнч сайхан чадамгаа барилаа шүү" гэв. "Та нар надтай хамт явбал зохино" гэж хооломс мөрдөгчдөд хандаж хэлээд, "Доктор таа ч гэсэн бас. Та энэ хэргийг их сонирхож байгаа хүн шүү дээ" гэв. Би ингэж хэлэхэд нь их баярлаж, улмаар бид бүгдээрээ доошоо бууцгаалаа. Лестерд хөтжийн суудал дээр суулаа. Нөгөө баригдсан хүн зүгтах гэсэн ямар ч ордлого гаргасангүй. Харин их л тайвнаар өөрийнхөө тэргэнд орж суухад нь бид дагалдан орлоо. Удсан ч үгүй зорсон газартаа ирцгээлээ. Цагдан сэргийлэхийн байцаагч биднийг нэг жижигхэн өрөөнд урж, тэнд баригдсан хүн болон түүнд ядагдсан хүмүүсийн нэрсийг бичиж явлаа. Энэ бол үүрэгт ажиллаа гүйцэтгэн байгаа цонхор царайтай 50 маягийн хүн байв. Түүний хэлсэн нь, баригдсан хүн 1-7 хоногийн дотор шүүхийн өмнө хэрэгээ таслуулах болно. Одоохондоо Jefferson Hope, та ямар нэг юм хэлхийг хүсэхгүй байна уу? Надад хэлэх юм тун их байна гэж баригдсан хүн 50-аар өгүүлэн. Энэ хэрэгт хамаарах бүх зүйлийг та бүхэнд одоо л яриад өгчмөр санагдаж байна. Шүүхэд очтлоо хойшлуулах юм биш үү гэж байцаагч асуулаа. Намайг шийдэхгүйч болчиж болно шүү дээ. Надыг тэгж айсан маягаар харсны хэрэггүй. Би амиа хорлох юм бодоогүй байна. Та эмч үү? Ингэж асуугаад догшин хар нүдэрээ намайг харлаа. "Тийм ээ, би эмч. Тэгвэл та энд гараа тавиад үзээч" гэж цээж рүүгээ зааж инээмсэглэн өгүүлв. Би гараан тавингууд түүний цээж айхтар шоогж, зүрх нь сүрхий цохиж байгааг мэдлээ. Цээж нь бүхлээрээ дагжин чичирж байх нь авраг хүчит хөдөлгөгч ажиллаж байгаа том байшин шиг санагдлаа. "Таны гол судас чинь томорчихсан юм байна" гэж би дуу алдан хариуллаа. "Эмч нар тэгдрэл юм. Би өнгөрсөн 7 хоногт нэг доктороор үзүүлсэн юм. Тэгээд тэр намайг хэдэн өдрөөс илүү тисэхгүй юм байна гэж хэлсэн. Энэ жилээс жил дорцоор л байгаа юм. Үүнийг би Давид нуурын ууст хоолонд муутай ядарч зүдэрж байснаас олж авсан юм. Би одоо нэгэнд өөрийнхөө хэргийг бүтээж авсан болохоор хизээч үхсэн ялгаагүй боловч өнгөрсөн үеийнхээ явдлыг та нарт ярьж өгье гэж бодсон юм. Намайг зүгээр л нэг хүн алсан хүн гэж хүмүүс бүү бодосоо гэж хүсэж байна." Өөрийн амьдралын түүхийг яриулах уу гэж 2 мөрдөгч байцаагч 3 зөвлөлтлөө. "Баригдагчид шууд аюул тулгарч байгаа гэж та үзэж байна уу, доктороо?" "Яриагүй" гэж би хариулав. Байцаагч үүнд, "Тэгвэл хууль шүүхийн ашиг тусын тул таны үгийг сонсох нь бидний үүрэг юм. Эрхэм та өчгөө өгч болно. Би та бүхний зөвшөөрөлтөөр сууж орхиё" гэд. Баригдсан хүн маань сандар дээр суун. Би энэ өвчний харгаалаар тун түргэн ядарт юм. Тэгээд бас хагас цагийн урд болсон бидний тулалдаан миний байдлыг сайжруулаагүй шүү дээ. Би одоо үхлийн наман дээр зогсож байгаа хүн болохоор худал хэлэхгүй лав юм. Миний үг нэг бүр нь яриагүй үнэн байх ба. Харин миний үчгийг та бүхэн яаж хэрэглэх нь надад өрдөөж хамаалга. Jefferson Hope ингэж хэлээд сандлын түчлэг рүү налан сууж өчгөө мэдүүлж гарав. Тэр өдөр тутмын юмыг ярьж байгаа юм шиг намуухан бөгөөд 50 дуугаар ярьж гарлаа. Тэр 2 хүнийг яагаад үзэн яддаг байсан маань па бүхэнд төдийл хэрэгцээтэй биш юм. Тэр хоёрс чинь 2 хүний амийг боснуулсан буруутай юм. Эцэг охин 2-ыг алсан юм. Үүнийгээч өөрийнхөө амир төсн боллоо. Тэд нар энэ гэмт хэрэг үйлдсэн тэр цагаас хойш хугацаа өнгөрсөн болохоор би тэднийг шүүхээр шийтгүүлэх бололцоо даанч байгаагүй. Би өөрөө мөрдөгчин ч болъё, төлөөлөгч нь болъё, яллагч, гүйцэтгэгч нь ч болъё гэж шийдсэн юм.
Хэрвээ та бүхэн миний орон дээр байсан бол мөн итгэх байсан хэрэг. Миний дээр хэлж байсан хүүхэн чинь үүнээс 20 жилийн өмнө сүйт хүүхэн минь байсан юм. Түүнийг минь хар хүчээр энэ муу Дребрийн эхнэр болгосонд гутарч өгсөн юм. Би түүнийг үхээд байхад дарт нь хийсэн бэлгийн бүлцгийг мулталж аваад Дребр амиа тавьж байхдаа бүлцгийг ширтэн харж өөрийнхөө хийсэн гэмт хэргийн төлөө шийтгүүлж байгаагаа эцсийн удаадаа бодож байгаад үхэх болно гэж тангараг тавьсан юм. Би энэ бүлцгийг биедээ хадгалан Дребрийг хуйлдагчтай нь гүйцэж ахтлаа газар орон дамжиж мөрдөн дагсаар байлаа. Тэд намайг туйлдаад үлдэнэ гэж найдаж байсан боловч гэр нь бүтсэнгүй. Хэрвээ би маргааш үхэх учиртай бол тэгнэ байхч. Би энэ ертөнцийн өөрийнхөө хийх хэргийг хийж чадсандаа гэдэг дүүрэн ойлголттойгоор үхэх байна. Тэр хоёр миний гарт үхсэн юм. Надад гордох ч юм алга, хүсэх ч юм алга. Тэд бол баян улс юм. Харин би бол ядуу хүн болохоор тэднийг мөрдөн дагах нь амаргүй байлаа. Намайг зоондонд хурж ирэхэд хармаа минь бараг хоосон байсан. Ам зуухийн ирэхээр ямар нэгэн ажил хийх хэрэгтэй гэдэг нь илхэн байв. Морь мал адуулж идэхийг би явган явдаг шигээ чаддаг хүн. Ингээд би хөлсний морин тэрэгний конторт очиж тэнд ажилд орсон юм. 7 хоног тутам тусгай хэмжээний мөнгийг эзэндээ хураалгадаг. Бусд нь миний орлого болдг юм. Ер нь надад бага л мөнгө үлддэг байсан. Би мөн нэг юм харгалаад байдаг. Хамгийн хэцүү юм нь гудамжнуудыг суллах явдал байлаа. Харин надад энэ хотын төсөл зураг тус болсон ба түүгээр би гол гудамжнууд, зочид буудлууд, галт тэрэгний буудлуудыг тэмдэглэж авсны дараа миний ажил бүтэмжтэй чиг рүүгээ хандаж ирлээ. Би өөрийнхөө учралт хүмсэн. Суудаг газрыг мэдэж авахыг хүртэл бага биш хугацаа өнгөрлөө. Тэдмэр голын тэртээ талд байгаа Камбервейлд хөлсний байшинд сууж байсан юм. Тэднийг олж аваад одоо эднэр миний эрхэнд орлоо доо гэж санагдсан юм. Би сахлаа тавиад тэд намайг таних болов гэж огтхон жайлгүйгээр аятай цагийг хүлээн мөрдөн дагсаар байлаа. Хаашаа ч явлаа гэсэн би тэднийг заримдаа тэргээрээ, заримдаа явгаар дардаг байлаа. Морин тэргээр дагах явдал нь илүүтэй байлаа. Учир нь тэд надаас зогтон гарч чадахгүй юм. Би гагцхүү өглөө өрт юм уу? Эсвэл шүн орой болсон хойно л хідэн мөнгөний ажил хийдэг байсан ба өөрийнхөө эзэнт ч өртөө боллоо. Энэ нь надыг огтхонч зовоосон юмгүй. Энэ хүмүүст нэг хүрч авах л чухал байлаа. Тэд нэр тун залирхаг ус. Дандаа хоёулаа хамт явдаг. Орой үдшийн цагт ердөө гадуур гардаггүй юм. Бодвол нэг хүн мөрдөөд байна гэдэг сэжиг авсан байх л да. Дребр нь далдаа харс сагтуу явдаг. Харин Стангерсон нь ердөө уудаггүй хүн байгаа юм. 2-7 хоног хэртээ тэднийг өглөөнөөс аваад л орой үдэш болтол дардаг байсан боловч нэг л бололцоо нь таарч өгдөггүй байлаа. Гэвч ачийг нь хариудах цаг ойрцсон гихчийг мэдэж байсан болохоор гутаж гунсангүй билээ. Цаг болоогүй байхад намайг цааш харуулж орхих болов. Өөрийнхөө хэргийг бүтээхэд минь саад болох болов гэж энэ цээжнээсээ айдаг байлаа. Би нэг орой тэдний суудаг Торквей террас гудамжаар хоошоо урагшаа явж байгаад тэдний үүдэнд нэг морин тэрэг ирж зогсохыг харлаа. Тэр дороо ачаа бараа гаргаж жаахан байзанж байгаад Дребр, Стангерсон хоёр байшингаас гарч тэр морин тэрэгч явлаа. Би морио гойдон хөөж эндээс хоцролгүй яваад байлаа. Би тэднийг Лондоноос явах нь гэж бодсон учраас тун хажим их дэвцсэн юм. Явстоны галт тэрэгний буудлын дээр ирээд тэд тэрэгнээсээ буулаа. Би нэг хүүхдээр морио сахиулж орхиод тэднийг даган тэрэгэн цуг тавцсан руу очлоо. Тэд Ливерпулийн галт тэрэг асууж байхыг нь би сонслоо. Тун сая яваад өгсөн. Харин дараачих нь хідэн цаг болоод гарна гэж манаач тэдэнд хэллээ. Стангерсон урам нь хугарсан бололтой байсан. Харин Дребр нь баярлсан байхаа. Би ус амтан дундуур чихэлдэж тэдний дэргэд очисон болохоор үүг нэг бүрийг нь сонсож байлаа. Би хувийнхаа нэг жижиг хэргийг дуусгах ёстой юмсан. Чи намайг эртэл эндээ хүлээж байна уу гэж Дребр нь Стангерсондоо хэллээ. Стангерсон зүрж ихэлсэн ба хоёулаа биесээ салахгүй гэсэн хэлэлцээрээ сануулж ч үзлээ. Энэ нь том нандин хэрэг байгаа юм. Би ганцаараа явдаггүй болохгүй гэж Дребр хариулв. Үүний хариуд Стангерсон юу гэж хэлснийг нь сонсч чадаагүй. Харин Дребр хараал зүхэд болон нарийн бичгийн дарга руугаа чи бол миний, өөрөөр хэлбэл Дребрийн л нэг хүсний ажигчин. Чи надад тушаах толгой байхгүй гэж хэллээ. Стангерсон маргасны хэрэг алга гэж шийдээд хэрвээ Дребр дараагийн галт тэрэгнээс хожимдох юм бол хэл идэ гэдэг зочид буудалд над дээр очно үсттэй гэж жирийн байдлаар хэллээ.
Би энд 11 цагаас өмнө ирнэ гэж хэлээд Дребер галт тэрэгний буудал дээрээс гарч явлаа. Адаг сүлд нь миний удаан хүлээсэн энэ цаг. Нэгэнт боллоо. Дайснууд маань миний эхэнд орлоо. Бид нар хоёулаа бол нэг нэгийгээ хамгааж болох байсан. Харин ганцаараа бол миний өдөөс юу ч биш билээ. Миний төдөглөгөөч би хэм байлаа. Хорт хүн юуны төдөөс төлж хэний гарт үрцнээ ухаарж ойлгох цаг байвал ус авах гэдэг сая нэг хангамжтай болдог. Өөрөө эрт цагт хийсэн нүглийнхээ ихээр шийтэгдэж байгааг нь дайсандаа яаж ойлгох вүлээ гэдгийг би бүр эрт төдөвлөсөн байсан юм. Юу гэвэл түүнээс хэдэн өдрийн өмнө Брикстон род районд байшин үзэж явсан нэг хүн миний тэрэгэн дотор нэг байшингийн түлхүүр унгаж оргижээ. Түлхүүр алга болсон тухай тэр өрөө зарласан байсан ба би ч эзэнд нь түлхүүрийг буцааж өгсөн. Гэхдээ би тэр хугацаанд түлхүүрийн загварыг авч амжсан түүгээрээ өөр түлхүүр захиалж орхилоо. Ингэсний ачаар их хот дотор өөрийн сансан хэргийг саад тодхоргүй хийж чадах нэг байртай болж агсан юм. Дреберийг энэ байшинд авчирна гэдэг хүнд зориг миний өмнө тулгарч байлаа. Дребер гэдэг гал тэрэгний буудлаас явн явж замдаа хөрчүүрүүлэгч ундааны хоёрч газраар орлоо. Сүүлийнх нь бараг хагас цаг боллоо. Тэндээс гарахдаа мань хүн говьг натлаа наригсан байв. Миний тэрэгний зэрэгэлдээ байсан морин тэргийг хүсэллөө. Би ч хойноос нь яг даглаа. Бид Темза голыг огтолж хид хідэн гудамж өнгөрөн түүний хүсний байшингийн тэнд ирэхэд тунчих дайхлаа. Би түүний буцаж ирсэн зорилгыг таамаглаж чадахгүй байлаа. Би цаашаа өнгөрөн гарч байшингаас 100 гатхан алхмын газарт очиж зогслоо. Дребер тэрэгнээсээ буухад нөгөө сүүх тэрэгэн ч яваад өглөө. Би 15 минут юм уу, арайч илүү юм уу хүлээж байтал байшин дотор зодтолдож байх чимээ сонсогдлоо. Удсан ч үгүй хаалган онгоож хоёр эрэгтэй хүн гарч ирлээ. Нэг нь Дребер, нөгөө нь би урд өмнө үзээгүй нэг залуу хархүү байлаа. Энэ залуу Дреберийн зах дээрээс зууран явсаар шатны хамгийн доод талын гишгүүрт хүрээд цаадхыгаа өшвөлдөж орхиод Дребер гудамжны гол хүртэл өнхөрсөөр яваад ирж тогтлоо. Муу нохой гэж хархүү борохоогоор далайн. Чамайг томоотой огт руу сарвгандгийг чинь болиулна да гэж хашгирч байлаа. Тэр залуу маш их бухимдсан байсан ба энэ муу Дребер хөлийнхөө хурдаар зүхтаагүй бол түүнийг үхтэн занчих байсан биз. Тэр муу новш болон хүртэл гүйж дараа нь миний тэргийг үзээд намайг дуудаж тэргэнд дахин орж "Хэлидэ буудлал руу" гэж хашгирлаа. Тэрэгнийхээ хаалгыг хаагдахад би баярлан зүрхмийн ширүүнээр цохилж судас минь сүүлчин энэ минутад дэлбрээд золиг болох үе гэж айж явав. Би цааш нь юу хийх тухайгаа боловсруулан бодож сажлуулан явлаа. Гэтэл Дребер миний төлөөнөөс миний бодлыг шийдвэрлэв. Тэр дахин балгамаар санагдаад намайг пивоны мухтаг руу очиод тэнд хүлээж бай гэж тушаалаа. Тэнд пивоны мухтаг хаахыг хүртэл байсан ба ер нь шал согтуу байсан болохоор одоо миний гарт нэгэнт оржээ. Би түүнийг зүгээр их арж орхиё гэж байсан юм биш шүү. Тэгж битгий бодоорой. Энэ нь зөвхөн зөв шударга юм байсан боловч би тэгж зүрхлээгүй юм. Би яах тухайгаа аль хэдийн мэдэж байсан юм. Би Америкт тэнүүчлэн амьдарч байхдаа нэг үе Йорк коллежийн лабораторид цэвэрлэгч хийж байсан юм. Нэг удаа профессор оюутнуудад Алкалонд гэдэг хорны тухай лекц уншиж байсан бөгөөд энэ нь Өмнөд Америкийн хорноос сум хордуулахад зориулан гаргаж авсан хор байжээ. Өчүүхэн хэлдэрхийн ч гэсэн агшин зуурын үхийд хүргэдэг тийм түргэн үйлчлэгч хор байсан юм. Би хор хийсэн шилийг нь тэмдэглэж байгаад хүмүүсийг гарахаар энэ нунтгаас жаахан хийгээд авсан юм. Би энэ хорноос усан дуустдаг хоёр жижигхэн үрэл хийж авсан юм. Үрэл тус бүрийг бас нэг хоргүй үрлийн хамтаар хайрцагт хийлээ. Энэ хоёр хүнд нэг хор өгж үлдснийг нь би өөрөө идэнэ гэж бүр тэр үед шийдсэн юм. Надад оногдох хор нь түнчлэн алах чадaltaй байсан ба гэхдээ гар бөөг бодвол чимээ анир гарахгүй байсан билээ. Тэр цагаас хойш би энэ хоруудыг үргэлж биедээ авч явдаг боллоо. Тэгтэл хэрлэх цаг нь боллоо. Шөнийн 1 цаг орчим болж байв. Харанхуу бүрхэг шүн байсан ба сарх ширүүнээр үлээж усрахыг бороо орсоор байлаа. Би баярлсандаа хаширхад ч бэлэн байлаа. Би өөрийгөө тайвшруулах гэж янжуурасаа татсан боловч хоёр гар чижирч судсаар цус авуулдсаар байлаа. Сүйд хүүхэн Юсья минь гүн харанхуу дундаас намайг харан инээмсэглэж байх шиг санагдлаа. Би Лауристен гарден дах байшинд тулж ирэхэд нэг ч амтан хүн үзэгдэхгүй. Гагцгүй бороо шаагахаас өөр чимээч үгүй байлаа. Согтуу нойрондоо мушгиралтан хөвтөө Дреберийг би тэрэгнийхээ зонхоор нэг харлаа. Би түүний ханцуу дээрээс нь татаж
гарах болжээ гэж хэлэхэд заа гэв. Дреппер тэрэгнээс бууж намайг даган нэг ч үг дуугаралгүй цэцэрлэг дундуур явж байсныг нь бодвол зочид буудалд ирлээ гэж бодсон бололтой. Тэр бас л согтуухтар байсан болохоор би түүнтэй зэрэгцэн түшиж явлаа. Бид нэгэнт байшинт хүрч хаалга онгоолгон түүнийг оруулахад ямар ч чөтгөр шиг харанхуй юм гэж Дреппер бүдрэх зураа харав. Одоо гэрэлтэй болно гэд би чүдэнд зурнлаа асаагаад улмаар Дреппер рүү эргэж өөрийнх нь нүрэнд гэрэл ойртуулна. За, Энох Дреппер, чи одоо намайг таньж байна уу? Би хэн байна? Гэлээ. Түүний бүлэнгэртэй согтуунууд нь намайг харж байснаа гинт айн сандарч царай нь үнсэн саарл болж гуйвлаа. Ухаан алдтлаа айсандаа шүдэн тачигнаж духан дээгүүр нь хөс тааж ирэхэд би ажиглав. Би хаалгыг түгжиж их л удаанаар инээлээ. Үс авалт минь хичнээн амтрахаг байхыг би мэдэж байсан боловч санаа сэтгэлийн хувьд тийм тайван байна гэж би хизэгч найдаж байгаагүй юм. Муу нохоо. Чамайг би Давст нуурын хотоос аваад Санкт Петербург хүртэл хөөсөн. Чи ч мөн надаас мултарч дөнгөөд л байсан. Одоо чи бид хоёрын нэг нь маргаашин гэрлийг үзэхгүй учраас чиний зам энд ингээд төгслөө гэв. Тэр надаас ухарсаар байсан ба намайг галзуу хүнд тоолж байгаа нь түүний харцаар илхэн байлаа. Үнэхээр ч би тухайн байдалд галзуу байсан юм. Миний судасны цус алах мэтээр дэлссээр байлаа. Миний хамраас цус асгаагүй бол би унахч байсан байх. Энх намайг аварсан юм. Би үүдийг нь цоожлоод түүний нүдний өмнө түлхүүрээр далайн. Одоо чи Люсиагийн тухай юу бодож байна? Чи төлөөсөө удтал эс түлсэн боловч адаг сүулдэ цагчин болов гэж сандарлаа. Айн сандарч уруулан чичмэн байгааг би үзлээ. Тэр нэгэнт ашиггүй гэдгийг мэдэж байсан болохоор ам авар гэж гуйсангүй. Харин чи намайг алах гэж байна уу гэж ээрэлдэн асуухад нь би алах тухай яриаггүй байгаа. Хэрэг явдал галзуу ноход хамааралтай байхад алах тухай хэн ярьж байсан юм? Хөөхий Люсиаг алгацсан эцгийн гараас суглан агч өөрийнхөө бузар үүрэнд чирж аваачихдаа хөөхий антныг өргөдөх сэтгэл чамд байсан гэж үү гэж хариуллаа. Түүний эцгийг би алаагүй шүү. Гэр чин Стангерсон гэж тэр хашгирна. Гэвч хөөхий түүний энзэг сэтгэлийг чи харлуулсан гэд би түн рүү хайрцгаа барьж бүхнийг чадагч бурхан бидний үнэн зөвийг олог. Энэ хоёрын нэгэнд нь үхэх, нөгөөд нь амьдрал бий. Чиний үлдээснийг би өөрөө авна. Энэ ертөнцийн үнэн зөв гэж байдаг юм уу? Аль эсвэл нүдгүй байдаг юм уу үзье гэв. Өршөөгөөч гэж тэр зэрлэгээр хашгирн цаашаа ухарлаа. Гэвч хутгаа суглан гаргаж миний тушаалыг биелүүлэх болтол би хоолой дээр нь барьсаар байлаа. Тэгээд би өөрөө 2 пор үрлийг залагчлаа. 1 минут хэртэй юм уу? Арай илүү ч юм уу? Хинэн үхэж хинэн амьдрахыг тааж ядна бие харж дуугүй зогслоо. Өвчин нь ихэж түүний биед хор орсныг үзүүлэх үед царай нь ямар байсныг би хизээч мартахгүй. Би өчиг тоомгүй инээж түүний нүдэн дээр Юсиад бэлэглэсэн бүлцгийг нь барьсаар байлаа. Алкалонд нь маш хурдан үржилэг болохоор энэ бүхэн нь нүд ирмхийн зуур болж өнгөрлөө. Гинтийн өвчлөл нь түүний царайг хажин өөр болгож гараа урагш сунган гуйж байгаад сүнгт нь хашгирч шалан дээр түс хийгээд унлаа. Би түүнийг гутлынхаа хоншоороор эргүүлж зүрхэн дээр нь гараараа дарж үзлээ. Зүрхэн зохихгүй байв. Тэр хүн үхсэн байлаа. Миний хамраас цус асгарсаар байсан боловч би түүнийг юмд бодсонгүй. Өөрийнхөө цусаар юм бичиж гэж миний толгойд яаж орсныг би өөрөө мэдэхгүй байна. Магадгүй цагдаа нарыг буруу мөрөөр оруулах гэж ч тэгсэн байж болох юм. Нью-Йоркд нэг герман хүн алдарцсныг олсон байсан ба түүний толгойн дээд талд Рейч гэсэн үг бичээстэй байсныг би санаж байна. Энэ нь хүн амны хэргийг ямар нэгэн нууц нийгэмлэгээс үлдсэний нотлогоо юм гэж сонинууд үзэж байсан юм. Би өөрийнхөө цусанд хуруугаа дүрж зохих газарт нь бичиж орхилоо. Би тэгээд тэргэндээ буцаж ирсэн ба ойр хавьд амтан хүн алга гихчийг олж мэдлээ. Би тэндээс жаахан холдож яваад хармаандаа гараа хийж үзэхэд үргэлж энэ хармаанд байдаг бүлзэг минь алга байлаа. Энэ бол хайртаас минь үлдсэн ганц дурсгалын зүйд байсан болохоор би аянгад нэргүүлсэн мэт боллоо. Дрепперийн хүүрэн дээр тонгоож байгаад унагсан байж болох юм гэж миний санаанд орлоо. Би энэ бүлзгийг эргүүлэн авахын тулд яахад ч бэлэн байлаа. Би буцаад байшин руу очиж явтал цэцэрлэгээс гарч яваа цагдаатай яах аргагүй мөргөлдөж орхиод сэжиг ахуулахгүй тулд үхтлээ согтсон хүн болов.
Ингэж Энох Дреббер төгсгөл боллоо. Одоо надад Стангарсантай уулзраа олж, Юсягийн эцгийн өмнөөс өрөө авах явдалд үлдээд байлаа. Түүний Келидийн буудалд байгааг би мэдэж байсан ба бүхэл өдөр харуулсан боловч тэр байшингаас юр нэгч гарсангүй. Дреббер хилцсэн цагта ирээгүй болохоор тэр нэг юм сэжиглж байсан байх гэж би бодож байлаа. Стангарсан бол айхавтар залхаг, хизээд сонор сэрэмжтэй байдаг хүн. Гэвч тэр өөрийнхөө өрөөнд сууж аюул өнгөрөөе гэснээр эндүрсэн юм. Би удсан ч үгүй унтдаг өрөөний цонхыг орж мэдлээ. Дараах өдрийн өглөө эрт буудлын тэнд хөвцөн шатыг ашиглан үүр цайх үеэр өрөөнд нь орлоо. Би түүнийг сэрээж олон жилийн өмнө авсан амийг одоо амиараа төлөх цагчин болж гэдгийг хэллээ. Би түүнд Дребберийн үхсэн тухай дэлгэрэнгүй ярьж өгөөд хоёр үрлийнхээ нэгийг ав гэж хэллээ. Миний хэлсэн амтайгаа үлдэж магадгүй боломжийг нэн даруй ашиглахын оронд орноосоо суг үсрэн босож намайг балалзуурдан авлаа. Би өөрийгөө хамгаалсангуудаа түүний зүрхэнд нь хотго дүрсэн. Надад өөр хэлэх юм бараг алга байна. Энэ ч их сайн хэрэг. Юу гэвэл би сүрхий тамирдж байна. Америкт буцаж очих мөнгөтэй болох гэж өөрийнхөө хуучин ажлыг 1-2 өдрийн турш хийсээр л байсан юм. Чамайг үүдэн зогсож байхад нэг уранхай хувцастай жаал ирж Джефферсон Хоп гэдэг хүний тэргийг Бекер гудамжны 221Б байшинд нэг эрхэм дуудаж байна гэж хэллээ. Би ердөөч сэжиг төрсөнгөө хурж ирсэн ба энэ залууч миний сарванд бугууч өмсгөж орхилоо. Миний бүхэл түүх гэвэл энэ байна да эхмүүд минь. Та бүхэн намайг алаачин гэж үзэж болно. Харин би бол өөрийгөө та бүхний нэгэн адил үнэн мөнийг олгочийн зарц юм гэж үзэж байна гэлээ. Баригдсан хүний яриаг бид их сонирхож, өөр өөрсдийнхөө санаанд энэ тэрийг бодон дуугүй сууцгаасаар байлаа. Дагцхүү тэмдэглэлээ төгсгөн бичиж байгаа Лестердийн харандааны үзүүрэл нам гүн байдлыг эвдэнэ. Тодруулах гэсэн ганц зүйл байна гэж Холмс эцэст нь өгүүлнэ. Бүлзэг авах гэж ирсэн таны хувь үлдэгч хэн гихч хүн байсан бэ гэхэд баригдагч маань залрахаар нүдээ ирмэж хэлсэн нь. Өөрийнхөө нууцыг бол их чиг чадна. Харин нөхрийгөө хорлож чадахгүй юм. Би сонинд байсан зарлалыг уншиж үзээд энэ нь загч байж болох, аль эсвэл бүлзэгч байж болох гэж бодсон юм. Манай найз явж үзээд ирээ гэсэн юм. Тэр үнийг тон чадмаг хийсэн гэхэд таач зөвшөөрмөрөх гэж бодож байна. Яриаггүй гэж үнэн голоосоо хариуллаа. За эрхмүүд минь. Хууль ёсны зарчмыг санах хэрэгтэй. Энэ хоригдод хүн лагуу гарагт шүүхийн өмнө очих болно. Тэгэхэд та бүхний заалтууд шаардагдана. Тэр хүртэл энэ хүнийг бүхэлд нь би хариуцах юм гэж байцаагч албархуу өгүүллээ. Байцаагчийн хонхны дуугаар ирсэн хоёр хянагч Джефферсон Хопыг аваад гарлаа. Би найзынхаа хантаар Скотланд Ярдыг орхиод морин тэргэнд сууж Бекер стритэд хурж ирлээ. 9-р бүлэг. Төгсгөл. Бид бүгдээрээ хагуу гарагт шүүхэд дуудардсан тухай урилга хүлээн авсан боловч бид заалтаа гаргаагүй болоо. Дээд шүүгч бурхан энэ хэргийг өөрийнхөө гарт авсан ба Джефферсон Хоп ирлэг номон хаанид шийтгүүлэх болжээ. Хоп баригдахынхаа шөнө өвчнөн гинт ширүүлсэн учир маргааш өглөө нь болоход ашигтай өнгөрүүлсэн амьдрал мэр төртөөгөр биелүүлсэн үүргээ үхлийнхээ өмнөх минутад бодож байсныг гэрч болох найрсаг нэмсэглсэн царайтай шалан дээр нас барчаад хэвтэж байжээ. Грегсон Лестерд хоёр түүний үхсэн явдлыг харамсандаа. Өөрсдийгөө нэрд гаргах боломжийг алдах нь тэр гэж Холмс хэлэхэд миний хариулсан нь. Хопыг ирж олоход тэр хоёрын хийсэн их хог нэмэр нь юу байгаа юм бэ? Энэ ертөнцийн үнэхээр хийж байгаа юм ердөөч хамаа алга. Нэг юм хийсэн шүү гэж өөртөө бодож байх нь чухал юм гэж Холмс гашуудалтай маягаар хэлээд. За энэ бүхэн ч өчүүхэн юм. Би энэ хэргийг мөрдөн шинжлэх ажлаас яалгаач гэсэн татгалзахгүй байсан л да. Энэ бол миний санаанд байгаа бүх хэргийн дотроос хамгийн сонирхолтой юм. Энэ хэрэг нь тун жирийн атлаа сургамж болохоор хідэн дазартай юм. Юу гинэ гэж би дуу алдав. Үнэн дээр би өөрөө илэрхийлж чадахгүй байгаа шүү. Би хэдлийн ширхэг тун хялбархан дүгнэлт хийгээд 3 өдрийн дотор буруудныг барьж чадсан явдал бол энэ хэрэг нь тун жирийн юм гэдгийг нотлогоо болж байгаа хэрэг. Ямар нэгэн хэргийн юр бишийн байдг нь мөрдөн шинжлэх ажлыг хялбарчиж өгдөг гэж би танд ч ярьж байсан шүү дээ. Иймэрхүү юмыг шийдвэрлэхэд онолын хувьд болгоом үзэж чаддаг байх нь хамгийн чухал юм. Би таны яриаг ойлгохгүй байгаагаа хүлээхээс горгүй нэ. Би өөрийнхөө санааг танд тайлбарлаж өгөхийг оролдъё.
Болж өнгөрсөн явдгийн хэлхийг тодорхойлон ярьж өгөхөд үр дүнг нь хэлдэг хүмүүс олонтоо дайралддаг. Хүмүүс энэ баримтуудыг хооронд нь холбож бодоод бодох зүйлийн тухай харьцуулсан дүгнэлтийг хийдэг байна. Тэгтэл үр дүнг нь мэдэж байгаа мөртөө тусгай баримтуудыг нь дахин буй болгож чаддаг тийм хүмүүс тун ховор дайралддаг. Энэ хэрэг тул үр дүн нь ил байсан ба харин бүхэл үлдсэнийг нь бид буй болгох ёстой байлаа. Би өөрийнхөө хэрэгэлсэн аргыг дэс дараалан танд тайлбарлахыг бодъё. Эхнээс нь аваад ярив. Би урьдчилан боловсруулсан ямар нэгэн төлөвлөгөөгүйгээр уул байшинд явган явж очисныг та мэдэж байгаа. Ингэхлээр замыг шинжлэх ажлаа эхэлсэн ба өнгөрөх шөнө нь тэнд явсан тэрэгний мөрийг тодорхой үзсэн юм. Жиргийн хөсний тэрэг нь амин ховын сүүх тэргийг бодвол их нарийн мөртөө байдаг учраас энэ нь амины сүүх тэрэг байсан биш, харин хөсний тэрэг байсныг би мэдэж авсан юм. Тэгэд би цэцэрлэгийн харгуугаар яаралгүй явсан. Хөрсөн шавардаг байсан болохоор тэнд гарсан мөрнүүд их тод байлаа. Миний дадлаг суусан нүдэнд мөр болгоно нь чухал ач холбогдолтой юм. Мөрдөгчийн шинжлэх ухаанд хүний алхааг ялган үзэх авьяас шиг тийм чухал бөгөөд тийм баг боловсруулагдсан асуудал үгүй юм. Зол болж би үүнийг чухал юм гэж үзсээр ирсэн ба зохих хэмжээний туршлагатай болсон юм. Би цагдаа нарын хүнд алхаа ба түүнээс өмнө цэцэрлэг дундуур явсан өөр хоёр хүний мөрийг бас олж ажигласан. Энэ хоёр хүний мөр нь зарим газар өөр хүмүүсийн мөрөөр баларсан байсан тул энэ хоёр нь бусдаас өмнө явж гэдгийг тогтооход хялбархан байлаа. Иймэрхүү маягаар хоёр хүн ирсэн гэдгийг үзүүлэх бас нэг баримттай болж авах нь тэр. Тэдний нэг нь өндөр хүн байсан. Түүний алхмын уртаар тодорхойлсон ёсоор. Ба нөгөө нь жижигхэн гутлын мөрөөр үзүүл дэгжин маягаар хугацсан хүн байсан юм. Байшинд оронгууд миний таамаглал батлагдлаа. Дэгжин гуталтай хүн нь амьгүй хэвтэж байлаа. Тэгэхээр хэрвээ хүн амьны хэрэг гарсан нь лав юм бол өнөөх өндөр хүн нь алсан байх ёстой. Нас барагчийн биед шахны зүйл байгаагүй ба түүний аимшигт царай нь өөрийнхөө хог заяаг урдчлан мэдснийг нь үзүүлж байлаа. Нас барагчийн амийг үнэртэж үзэхэд жаахан ихүн үнэр байсан учраас хүний эрхэнд хор идсэн байна гэж би дүгнсэн юм. Мөн иймэрхүү дүгнэлтийг түүний нүүрэн дээр нь бичээстэй байсан аимшигт байдал ба үзэн ядах шинжээр нь бас хийсэн юм. Өөр ямар ч таамаглалаар баримтуудыг тайлбарлаж болохгүй байсан тул би иймэрхүү дүгнэлтэд хүрсэн юм. Эн чин дуулдаагүй юм байна гэж битгий бодоорой. Гинт хэргийн шинжилгээнд энэ байдал нь аль эртний илэрхий юм шүү. Одоо яах гэж алав гэдэг гол асуудал гарч ирлээ. Алсан хүн нь юу ч аваагүй байсан болохоор дээрмийн асуудал огтхон ч хамаагүй юм. Улс төрийн ямар нэгэн шалтгаан байв уу? Аль эсвэл ямар нэгэн эмэгтэй хүн оролцсон байна уу? Би эхлээд сүүлчийнхийг нь илүүтэд бодсон юм. Хэрвээ улс төрийн ямар нэгэн шалтгаанаар алсан бол алсан хүн нь аль болох хурднаар л зүхтэн залхихыг хичээдэг. Энэ хүн амны хэрэг бол харин тийм биш. Хүн амны хэрэг нь урдаас бодолтойгоор үлдэгдсэн ба бас бүхэл өрөө нь дотуур мөрөө үлдээсэн байлаа. Энэ нь уул алсан хүн үргэлжил өрөөн дотор байсныг гэрчилж байгаа юм. Иймэрхүү аргаар өс хонзон авах нь ховын өс байхаас улс төрийнх байж чадахгүй юм. Ханан дээр бичээстэй байсан үсэг миний энэ бодлыг бүрч баталсан. Энэ бол яах аргагүй халахвч юм. Бүлзэг олдсон дараагаар энэ асуудал бүрч ойлгомжтой боллоо. Алсан хүн нь тэнд байлцаагүй буюу аль эсвэл нас барсан нэгэн эмэгтэйн тухай энэ бүлзгийг ашиглан өстэй хүндээ сануулж байсан хэрэг. Энэ байдал нь Дреберийн хувийн амьдрах явдгийн тухай өөрийнхөө явуулсан утсанд лавлан асуусан уу гэж Грексоноос асуухад надыг хүргэсэн юм. Үгүй гэж түүний хариулсныг тааж санаж байгаа байх. Дараа нь би тасалгааны доторхыг нарийгчлан судлах ажилд орсон. Уул судлал нь алсан хүний өндрийн тухай миний таамаглалыг батарж түүний татаж байсан янжуурын зэрэг дугаар мөн түүний гарын хумсны тухай нэмэлтэл материалуудаар намайг баяжууллаа. Нэгэнт ноцогдсон шинж тэмдэг байгаагүй учраас шалан дээгүүрх цусны туслууд нь хөөрөн бухимдсны учраас алагчийн хамраас нь гарсан хэрэг. Цусны туслуудын хоорондох зайн түүний алхмын зайтай таарч байгааг нь би бас ажигласан. Хөөрт сандарснаас болж цус гоожих явдал нь цус ихтэй хүмүүст байдаг юм. Ийм учраас алсан хүн нь гүжирмэг бөгөөд улаан хазартай гэдэг таамаглалыг би хийсэн юм. Миний таамаглалын үнэн нь хэрэг явдлуудаар батлагдлаа. Би байшингаас гарангуудаа Кливленд дэх цагдаагийн газрын дарад утас явуулж, Энох Дреберийн гэрлэлттэй уялдсан зүйлүүдээр өөрийнхөө асуух зүйлийг хязгаарласан бөгөөд харин Грекс нь үүнийг хийгээгүй юм. Би ч хангалттай хариу авсан. Дребер нь өөрийнхөө хуучин өрсөлдөгч
Жефферсон Хопийн эсрэг хууль ёсны хамгаалалтыг нэгэн удаа гуйсан ба одоо үед энэ Хоп нь Европт байгаа гэж мэдэгдсэн юм. Энэ нууц цэргийн түлхүүр нь миний гарт байна гэдгийг би мэдэж авлаа. Дребрийн хамтаар уул байшинд орсон хүн нь түүнийг хүргэж ирсэн хөтчөөс өөр хинч биш юм гэж би дотроо бодлоо. Зам дээр байгаа мөрийг нь үзэхэд морин чөлөөтэйгээр тэмж байсан байна. Хэрвээ хүн харж байсан бол тэхгүй байсан билээ. Хөтч нь байшинд байхгүй. Өөр хаан байх вэ те. Түүнээс гадна алсан хүн нь түүнийг гарцаагүй барьж өгөх 3 дугаар хүн дэрэгдэн байж байхад урдчлан бодсон гэмт хэрэг хийсэн гэж таамаглах нь ахицгүй билээ. Ер нь нэг хүн нөгөөгөө Лондон хотын захад аваачих хэрэгтэй байсан гэж бодъё л доо. Тэгвэл тэрэгний хөтч болох нь хамгийн тохиромжтой юм. Энэ бүх бодол нь Жефферсон Хопийг нийслэлийн тэрэгч нарын дотор ирэх хэрэгтэй юм гэдгийг зааж өглөө. Тэр бээр өөрийнхөө ажлыг шууд орхон гэж бодох үндэсгүй юм. Харин түүний оронд байсан хүн юм бол гинтийн ховрогт нь сэжиг төрүүлэхэд хүргэнэ гэж бодгосон. Хуурамч нэр хэрэгж байгаа болов уу гэж бодох шалтгаан алга байсан юм. Түүний жинхэнэ нэрийг нь мэдэх ганц ч хүнгүй. Тийм оронд ирээд байгаа хүн чинь нэр салхин хэрэг юу вэ да? Тийм ч учраас би Норхо жаалуудынхаа бүлгийг миний хэрэгтэй хүнийг олдлоо Лондоны бүх морин тэрэгнийхнийг асуух хэрэгтэй гэдэг үүрэг өгсөн юм. Тэд нар уул үүргийг яаж сайн биелүүлсэн ба би ч энэ байдлыг яаж хурдан ашигласныг та санаж байгаа үсттэй. Стангарсоны алагдсан явдал нь миний огтхонч бодоогүй хэрэг байлаа. Түүний ачаар миний сэжиглэн байсан мөрлүүдийг олж авлаа. Энэ бүхэн нэгэн нөгөөтэйгөө уялдсан баримтуудыг бүхэд бүтэн хэрхээ болгон дүгнсэн юм гэдгийг та харж байгаа үсттэй. Гайхалтай юм аа. Таны гавья албан ёсоор үнэлэгдэх ёстой юм. Та энэ хэргийн тухай нийтлүүлэх хэрэгтэй. Таны хүсвэл би таны өмнөөс хийгээд өгье гэж би баярлан дуу алдаж хэлэхэд Холмсын хариулсан нь доктор минь та юу хүснээ хийж болно л доо. Маа та үүнийг үзээч үү? Гэд над нэг сонин өгөв. Холмсын заасан өгүүлэх нь Жефферсон Холлын хэрэгт зориулагдсан байлаа. Энох Дребер ба Жозеф Стангарсон нарыг алсан хэрэгт сэжиглэгдэн байгаа Хоп гинтээр өгсөн явдал нь шүүхийн гайхамшигт ажиллагааг мөрдөн харах бололцоог олон түмэнд хаалаа. Үнэн баримтат зүйлүүдээс үзэхэд уул хүн амны хэргийг дурлал ба танхаа баламдаас болж олон жилийн үс хонзонгоор үйлдсэн болох нь илэрхий боловч энэ гэмтэргийн нарийн учир нь хизээч олдохгүй үйз. Ам алдсан 2 хүн нь өөрийн насны залууд Балмад улсын эвсэлд орж байсан бололтой ба шоронд үгсэн Хоп нь гарлаараа Давст нуурын хотын хүн юм. Ямар ч байсан энэ хэрэг нь манай мөрдөн гаргах цагдаагийн газрын хүч чадлыг гялалцтал баталж өглөө. Гэмт хэлтнийг олох ба баривчилсан алдар нь Скотланд Ярдын нэрд гарсан төлөөлөгч Лестрид болон Грегсон хоёрт ногдож байгаа нь нууц хэрэг бишээ. Хэрэгтэн нь Шерлок Холмс гэдэг нэг хүний гэрт баригдсан байна. Мөрдөх ажлыг сонирхогч Шерлок Холмс нь хэрэгтнийг илрүүлэх ажилд жаал авьяастай болсон хүн юм. Энэ хүн иймэрхүү чадмаг улсын удирдлагын дор ирээдүй цагт жаал зугаа амжилт олж болох юм. Нэр бүхий 2 төлөөлөгч нь өөрсдийнхөө үзүүлсэн их тусламжийн хариуд шагнардах нь магад бизээ. Би үүнийг ихнээс наваад танд хэлээгүй лүү. Цусан мөрийг шамдан ирсний үр дүн нь юу болов гэвэл өөр бусдад шагнал олж өгөх байж шүү дээ гэж Холмс дуу алдан хэлэхэд нь. Та зовсны хэрэггүй. Энэ хэргийн бүх үнэн байдал нь миний тэндэрлэлд бичээстэй байгаа. Уншигч нарч энэ тухай олж мэднэ гэж би хариулав.